Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт энэ цаг мөчид шинэхэн сарын шинэхэн дугаараа төлөвлөж байна. Хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа охин Гүндэгмаагийнх нь хүсэлтээр төрүүлж өсгсөн ээж долгор сүрэндээ хэмээн хаягалсан маш гоё гинтийн бэлгийг уламжилцгаая. Хамтдаа төрсөн өдрийн эзний төрүүлж өсгсөн ижид нь охинтой болсон онцгой өдрийн халуун мэндийг дэвшүүлцгээе. Сайн байна уу? Сайн сууцгааж байна уу? За, охин нэг мэдчилгээний газраас долгор сүрэн ихчтэй уулзахаар зориод. За, манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид 11-р сарын анхны дугаараа яг одоо энэ цаг мөчид долгор сүрэн ихчтэйгээ үргэлжлүүлэхээр хүрэлцэн ирээд байна. Юун түрүүнд миний ихчээ энэ өдрийн мэнд хүргэе, шинэ сарын мэнд хүргэе. За, баярлалаа. Та минь ямар хөөрх юм бэ? Угтаж аваад учиргүй нөлөө сунгаж байх юм миний хичээ. Яста гинтийн бэлэг байх шиг боллоо. Ингээд цэцэг бариад ороод ирсэн чи их гайх уу та? Гайхлаа. Эхлээд охин нь өөрийгөө танилцуулъя. Манайх налагчуудтай хайр түгээгээд ийм гоё гинтийн бэлэг барьдаг газараас танд ирсэн тэвэр дүүрэн бэлгийг өөрчлөөд охин нь хүрээд ирлээ. Долгор сүрэн ихч эхлээд хоёулаа өөрийгөө танилцуулъя гэхүү. Та минь энэ хорвоод хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн эрхэм сайхан иживэ. Би 5 хүүхэд төрүүлж өсгсөн. Тэ 4 охин нэг банд. Тэ бүгд одоо тусдаа гарцсан. Бүгдээд бүгд амьдраа явж байгаа. За тэгээд гарын 5 хуруу шиг 5 сайхан үрээ өсгөж өндөлгөж өдөө зэрэгтэй хүргэсэн эрхэм сайхан ижи танд бас өнөөдрийн мэндийг дэвшүүлж дөөнийг асуулт асууна. Өнөөдөр 11-р сарын 1-ний өдөр. Шинэ сар эхэлж байна. Таны төрсөн өдөр үү? Үгүй. Миний ямар баярын өдөр вэ ер нь? нэг дунд охин Гүндэгмаг охины төрсөн өдөр. Охины төрсөн өдөр. Тий. Сэлэнгийн бугутанд уугад байгаа. Хөргөн охин хоёр хүүхдийн сууж байгаа. За тэглгүй яг хөө. Тэгэхээр та бүр гайхаж байгаа энэ охины төрсөн өдөр болж байхад юу болоод надад ийм айхтар цэцгийн баглаа болов гэж. Тэгвэл миний хчээ таны минь төрүүлж өсгсөн өр дундаас чихтэйхэн ухаантай охин өр заяажээ танд энэ өдөр. Ихчийнхэн төрсөн өдөр юм аа. Би баярлаж наригж цэнгээд яхав дээ. Намайг төрүүлсэн сайхан ижи байгаа. Очиж гинтийн бэлэг бариад өгөөч гэсэн охин өөрийнх нь хүсэлтээр маш холоос ирсэн мэдчилгээг өөртлөөд ирлээ шүү. Яг одоо бичлэг үзэн суугаа Сэлэнг аймгийн Ерөөгөөс хайртай охин Гүндэгмаагаас нь ээжтэй төрүүлж өсгсөнд баярлалаа гэд тэвэр дүүрэн цэцгийн баглаа өгөөд явуулсан байна. Юун түрүүнд танда охинтой болсон өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Харин өнөөдөр 11 сарын 1-нд төрсөн гэж одоо гинт сайн нэг цэцгийн баглаа ороод ирэх гинт над. Тэгээд охинд бас минь хөргөг байгаа шүү дээ. Тэгээд гинт тэгэлгүй яг. Тэгээд дүүгийнх нь ирсэн бас нэг хэрэг явдал байгаа. Жил чихтэйхэн сайхан бэлгийг үр хүүхдүүд барьдаг шүү дээ. Тэгвэл охин нь онцгойл намайг явуулсан нь сэтгэл зүрхэндээ бодож явдаг. Тэр сайхан үгс бүхнийг шингээгээд над руу бичээд явуулсан. Харин түүнийг нь танд уламжлах том даалгавартаагаар ирсэн учраас одоо эхлээд хоёулаа хөтлөгч маш сайн сонсох хэрэгтэй шүү миний хичээ. Өнөөдөр миний төрсөн өдрөө өнгөт орчлонд хүмүүн заяаг олж мэндэлсэн өдөр. Өдий дайтай өсгөж өндийлгсэн ээжийн минь ч бас баярын өдрөө. Энгэртэн эрхлүүлж, өвөртөн тоглуулж, өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн ачигтай нь өнөөдөр яагаад ч юм охин нь дэндүү их сананд орсож суунаа ээжээ. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй охин нь дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэй нь хүн залгиж хүн болсон учраас ижим минь та наддаа бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Халуун хөвлөд тань бүрлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Сүсэгтэн биш гэлээч охинд нь шүтдэг ганцхан шүтэн байдаг юм шүү миний ээжээ. Одод тэнгэрийг би шүтдэггүй, огторгүй тэнгэрийг ч охин нь шүтдэггүй. Олны хилам хараал ёроолыг ч охин нь шүтдэггүй. Орчлонд харин ганцхан ээжийг нь сүсэглэн биширч явдаг юм шүү. Танда энэ л өдөр намайгаан төрүүлж охин өртөө болсон онцгой гоё өдрийн мэндийг хүргье гэж охин Гүндэгмаагаас нь мэдчилсэн байна. За тэгээд баярын хайр шингэсэн маш гоё бэлгийг өргөн барь хүлээн авна уу. 나를 내가 허려워도 저래
сүрийн хичээ энэ төрсөн өдрийн баяраар тээж төрүүлсэн ижигийн баярлуулна гэдэг ээдээ тунчиг ухааны дэд хүмүүний илрэл болов гэж бодож байна. Таны төрүүлсэн охин мөр танд талархал илэрхийлж гинтийн бэлэг илгээсэн. Одоо хоёулангийн тэр бичлэгийг бас үзээд сууж байгаа. Охиндоо гоё төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээд бас сэтгэгдлээс яваалцъя. За баярлалаа. Миний охин бас тэр тэнд бас амьдарч байгаа. Өлзөсөрн гэдэг хөргөн байгаа. Тэгээ хоёр хүүтэй. Яа тий. Тэгээ маш их гинтийн бэлэг байлаа. Нэг дээрс нэг минь хэрэг уган тэгж бодож ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхдийнхээ тэрсний дээр мартчихсан шүү. Тэгээд гинтийн бэлэг орж ирэхлээр би ээж нь тэгээд баярлаад ингээд нулимс гаргаж байгаа шүү. Тэгээд хөргөн 2 тэгээд охин гүндгмаа таан дөрөвдөө хайртай шүү, баярлсан шүү. Гинтийн бэлэг ирсэнд би маш их баярлж байна. Миний охин эмч мэрэгчлээ. Дээрээс нь 3 дахь. Тэгээд энийг би юу нэг чадаа. Минь мэнжлэхэд амжилт чадаагаа тэрсний өдрийн минь хөргөөг болохоор бас би өөр харамсалж шүү. Уучлаарай ээжтэй. Тэрсний өдрийн минь хөргөё ээжтэй. Ажил төрөлд нь таан төрөв. Та хоёртаа амжилт. Миний хөргөн бас тэнд ажил хийж байгаа бас. Тэгээд хоёр зээд баярлсан шүү. Та нарт ажил төрөлд нь амжилт хүсье. Аас жаргал ирүүлэнхийг хүсье ээжтэй. Улам ээжтэй эмч мэрэгчлэн улам дээш улам амжилт хүсье. Тэгээд ээж нь та дөрөвдөө хайртай шүү. Та баярлсан шүү. Тийм учраас миний бас bir ганц биртэй би 4 охин тэгээд биртэ маса баярлалаа ээжтэй. Ингээд гинтийн бэлэг ингээд гэртээ авчир. Ээж явъя гэсэн. Юу болоод байгаа юм болоо гэж бод. Тэгээд миний хүү бир хоёртаа бас хайртай шүү. Та бүгдд нь баярлсан шүү. Одоо ч бас нэг хөргөн бас юунд байгаа, дарханд байгаа. Нэг охин хотод яваа, нэг нь хөтөө яваа. Бүгдд нь хайртай шүү гэж та бүгдд нь эрүүлийн сайн сайхан хүсье. Ажлын амжилт хүсье. Улам амьдралд нь улам өргөн их болтгоо гэж яриа. За тэр сайхан эрүүл биелэн болох болтугай. Долгор сүрийн хичээ манай Монгол түмэн хэлдгийг охинтой хүн очир эрдэнэ ингэртэй зөөсөнтэй адилаа гэж. Тэгсэн дээхнийг зурагт үзчихсэн чинь охинтой хүн онгоцонд сууна гэж байна юм байлээ. Тэгээд ихчиг онгоцонд сууж үзсэн үгийг дүүн сайн мэдэхгүй тэгтээч ийм сайхан охин урсээр орчлон гэрэлдүүлж яваа. Ижи танд бас эрүүлийн хийх хүсэж дахин баярын мэндийг хүргэе. Төрсөн өдрийн эзэн болсон цагаан халаа цэвэлзүүлсэн цайлган цагаан сэтгэлтэй эрхэм гүндгмаа бүсгүй дас баярын мэндийг хүргэе. Ингээд энэ удаагийн дугаараа жаргая. Сайхан баярлалаарай бинийг. За би та хоёртаа бас баярлалаа. Ингээд хамт олонд чинь бас баяр хүргэе. Маш их баярлсан шүү. Тий. Улам амжилт хүсье. Баярлалаа. Чургасан цэцэг юм би ээжийнхээ сарвчилж харсан нүдэн сар шиг асгарсан гэрэл юмаа би ээжийнхээ санаалтахад цэжийн цэвэрлсэн нэгэн амьсгал би ээжтэйгээ хат байхын заяанд төрсөн хүмүүний урсгал би ээжийнхээ цэл залуухан насан цэцэглэж ургасан сарнай юм би ээжийнхээ цэглэж